Playtime наадмын зохион байгуулагч Найрсаг Улаанбаатар.
хурсан олон бүгдээрээ хурайдоор нэгдэцгээе. Хоёр гараа өндөрт өргөөд хүсэл бүхнээ хурайлан дуудъя. Босоо заяад хямрлаг монголчууд та бидний цаашдын зам нь цагаан байгээ. Хурай! 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 Дэлхийн амтлаг
өргөжлөх. Сайн байна уу? За сайн байцгаана уу. Наашаа зогсоороо ярьцгаа. За сайн байна уу? Үнэхээр Дэлхийн ертөнцийн дэлхийн ертөнцийн дээр оршин тогтнож байгаа мэт сайхан санагдаж байна. Монгол умагшил, Монгол бахархал үнэхээр ирэхгүй сэтэрлээ. Тэгэхээр этник хөгжмийг одоо бас энэ сайхан орчин цагийн үеийн хөгжмөнтэй ингэж хослуулсан энэ хөгжмийг биднэрт бэлгэлж бидний чихийг баясгасан танд үнэхээр баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Гамбина ах бас өөрийн Би танаас идийг одоо ерөөсөө өдөр болгон шахуу сонсдог, өглөө болгон сонсдог. Гайхмаар. орчин үеийн залуучууд одоо юу гэдгийг хотын гудамж юу гэдгийг байршин сав тэр хүрээний сэдвийн зүйлийг сонсдог бол бид бүхэн үнэхээр дэлхийн ертөнцийн оршин тогтнож байна. ертөнц дэлхийд дахин л ингээд нисэж яваад өгж байгаа юм шиг үнэхээр сайхан санагдлаа. За, данхудаа орж ямар санагдаж байна? За плейтайм сайхан байна. Залуучууд маань хөгжмийн доор эрхчлөлөг мэдэрж байна. Энд бид нар энэ жилийн хувьд өөрсдийнхөө хөг аялгауг нэмж цаашлуул Монголын хөгжмийн брэнд гэдэг юмыг дэлхийд дахин таниулах зорилготойгоор уран бүтээлээ хийгээд явж байгаа. Тэгээд энэ удаа үзэгчд маань маш сайхан хүлээж авсан. Бидний сэтгэл бас өндөр байна. Монголчуудын энерги маш эерэг сайхан байна. Тэгээд энэ хурай доор бүгдээрээ нэгдэж чадлаа. Монголчууд өнөөдөр ямар хүчтэй, ямар эв нэгтэй байж чаддгаа харууллаа. За, Атка ч одоо мундаг авиастай хүн байж тээ, тийм ээ? Атка манай яаж вэ? Манай хөгжимчид бол ер нь бүгд их мундаг авиаслаг чадaltaй олон жил хөгжим тоглосон. Энэ хөгжмөдөө одоо хэлэх юм бол мастеруд болсон ийм хөгжимчид. Гайхамшигтай мастеруд тийм. За, ертөнц цомог гарсан. Дараагийнх